Oh my god. Ийм л байлаа шүү дээ. Хоёр респект. За сайн байцгаана уу? Letterboxd явах чинь дараагийн дугаар эхэллээ. За ингээ өнөөдрийн зочноор манай Бэнэ маань ирсэн байна. Hi guys. За тэгээд өглөө өдөр орой минь гэдэг лээ. Тэг өглөө өдөр орой минь. За тэгээд мэдээж манай контентны онцлог бол энэ хүний одоо бэкграунд юмнуудыг ярихгүй бүгдээ ирэхэд бол яг л Letterboxd-ийн ухаад ямар кино үздэг хүн бэ те яадаг хүн ямар шүү кинонд сонирхолтой яад тэр киноных нурын сангийн ирэхэд бол ирэхэд харж яагаад тэндээс нь одоо баг ямар хүн бэ гэдгийг олох тийм зорилготой контент. За тэгэхээр шууд эхнийхээ асуулт руу орцгоё. За шууд эхний асуулт бол за би ингээд Letterboxd чинь ингээ гаргацсан байж байна. За одоо хамгийн өндөр рейтинг одоо өндөр хамгийн их од өгсөн болоо хамгийн бага од өгсөн кинонуудыг чи яатсан. Эхлээд харцгаая. За тий надад ч ихсэн их сонирхолтой байгаа. Ягаад гэвэл би Letterboxd-оо бас апдейтлаагүй аваа утчихв. Дээр юу вэ, доор юу вэ гэдгийг бол яг өөрөө олж хийж мэдэхгүй байгаа гэх юм уу. Ерөнхийдөө хэр удаа одоо Letterboxd-ыг ашиглаж байгаа вэ? За Letterboxd-ыг ашиглаад зааны 4-5 жил болж байна. Гэхдээ бүр яг идэвхтэй гэвэл нэг жил хагасын өмнөөс ч юм уу. TikTok-оор гинт амар Letterboxd спамдаг болсон шүү дээ, тий. Бас юм фав гэх тэнгууд яг за окей төхрийг бас хөтөлж илээ дөө. Гэт ерөнхийдөө нэг тэгээд үзсэн бүх кинонуудаа яг нэг 2 өдөр гаргаад бүгдийг нь хийгээд яг тэр цагаас хойш ер нь бол үзэх болгондоо ингээд оруулаад явж идэг юм зуршил. Биш зуршил гэхэрс нь ч юм уу. Дадалтай болсон. Окей. За тэгвэл чиний юу хамгийн өндөр рейтинг өгснөөс эхлэе зөө. За highest first гэж байгаа л. За би энийхэд бол бас эхлэхээс өмнө бас харсан. Тэгсэн чинь амар сонирхолтой зөө. За яа юу 731 кино одоо үзсэн байгаа юм зөө. За яг хэдэн рейт хийсэн харагддаг. Тэнгүүд тэр 700 киноноос чамд ерөөсөө ингээд 6 кино л 5 оттой. Ер нь одонд их харамч шүү. Харин тийм билээ. Үнэхээр яг тийм тайт үздэг санагдсан одоо. Үнэхээр тэгээ 700 киноноос одоо 5-д нь л биш 6-д нь л 5 оноо өгсөн байх хэрэг бас. Би бол нэлээд гайхсаад үнэхээр л айгу одондоо харамч байна да. Үнэхээр хайртай нандин юм байна гэж бодсон. За тэгвэл эхнийхээс нь харуул одоо айгу сонирхолтой бас юм комбинашн харагдаж байгаа одоо эхний 2 кино шууд тийч харагдсан тий. Moonlight тэгснэ In the Mood for Love тэгснэ Black Swan тэгснэ La La Land тий. Тэгээд Departed гэдэг 6 кино. Яг 6 өөр жанрын кино. Шал өөр тийм ямар ч тийм яг нэг тийм чигээ барьсан биш үү. Буршаал ингээд тийм 6 хамж үздэг гоо. 6 тийшээ ингээд салаас од шиг л тийм харагдлаа. За ерөөдөө за чамд хамгийн их одоо сэтгэлжүүлсэн ч одоо эндээс хараад одоо аль киногоо ярмаар байна бид бүхэн. За аль киног ярмаар байна гэвэл одоо магадгүй La La Land юм болов. Би ер нь бол яг эхний 6 л өөр тайп юм байгаа ч гэсэн магадгүй өөрийгөө чи ямар кинонд дуртай гэвэл би яг musical гэж хэлэхгүй ч гэсэн би rom-com тал руу байгаа гэж байна. Аимшиг кино бол үзэдэггүй. Гэхдээ Элисэнд бол нэг ганц 2 аимшиг кино бүр яг сэтгэлд хоногшсон одоо жишээлбэл Conjuring ч юм уу тий. Conjuring бол классик. Одоо бол классик. Conjuring-ийн 1-р анги бол классик. Тий одоо бүр классик болчихсон шүү дээ бүр. Би яг 8-р ангид хамгийн анх үзээд тэгээ бүр яг өөлж исэн байхгүй гэртээ айгаад энэ шүүгэн дээрээс бууж идэгсийг хараад шууд монитороо унтраагаад шууд өөлөнаас тэгэл гэрээс юу болоод байна наа чигээл би тэр үед л ах кино үзэж эхэлж байгаа байхгүй. Тэгэл тэр цагаас шүүртэйг хамт төгсөн. Би эзээч аимшиг кино үзэхгүй. Би өөрийгөө айлахын тулд ингэж мөнгө төлөхгүй. Энэ бол яг миний хүсэл биш байна гэд. Ер нь бол аимшиг кино бол маш хоороо илүү ромком тал руугаа чиглэсэн байгаа юм болоо. Онцлог нь гэвэл La La Land-ыг л төлөхөө онцлох юм болоо. Ягаад гэвэл миний хамгийн хайртай кино La La Land. Яг шилдэг Best Picture аваагүй ч гэсэн La La Land бол миний хувьд бол дурддагцсан шүү дээ. За тийм дээ. Бас тэгэл авцсан гэл бас дурддагцсан. La La Land-ыг бол
Ер нь яг эвүүн яг чам тэгвэл одоо бүрхээр одоо ингээд 6 киноч нэгт оруулах тийм. За би жилдээ бол нэг бол бат үздэг, бүр зорж үздэг La La Land. Бүр яг тэр La La Land-ийн тэр өнгө тавилт те тэр Damien Chazelle найруулагчийн зураг авалтууд за ялангуяа нөгөө jazz club нөгөө ингэж авдаг зураг авалт тэр. Яг нөгөө Whiplash үзчихэд дараа жил нь илүү 2 жилийн дараа үзчихсэн болохоор яг тэр vibe нь байгаад байгаа байхгүй. За нэрэл нөхөр камерын зураг авалт нь ингэж байдаг та гэл. Тэгээ мэдээж хэрэг Emma Stone of course. За тэгвэл ингэ заяа. За яг энэ киноноос одоо яг нэг юм л одоо яг гоё сайн тий зохиол нь юм уу эсвэл дуун юм уу найруулга нь юм уу эсвэл жүжиглэлт нь юм уу тий чамд яг гоё яг ингэж эсвэл яг ингээл бүх чамаа бүх юм нь л яг гоёлгоод байна уу эсвэл тий яг бүх юм нь мэдээж хэрэг бүх зүйл нь гэхдээ аль нэг зүйлийн онцлог гэвэл би зохиолно гэж хэлэх хэрэгтэй юм болоо. Би өөрөө нэг тийм typical төгсгөлд дургу гэх юм уу. Тийм аз жаргалтай төгсгөлийг хүсдэггүй. Яг тийм эсвэл нэг бол нөө La La Land киноны утгаараа аз жаргалтай байгаа ч гэсэн магадгүй Мия тий Миягийн хувьд бол тэр аз жаргалтай төгсгөл биш юм шиг. Мэдээж хэрэг гэр бүлтэй болоо карьераа сайхан болголоос эргээгээд нэг backtrack хийгээд байгаа штэ тий ялангуяа тэр нэг киноны сүүлийн 10-аас 15 минут бол үнэхээр masterpiece. Яа тийм дээ. Сүүл рүү явагдсан л илүү ингээл зохиолын бүрийн комплекс болол. Тийм. Эхэндээ бол ингээл зөөлхөн байж байгаа л бүр. Тэнгүүт анзаарвал La La Land бол 5 одтой зүрхтэй байгаа. Тийм ээ. Дурдагдаа өнгөрсөн. Тухайн жилийн яг жинхэнэ шилдэг кино Moonlight дээр бас 5 одтой зүрхэлсэн байгаа. Үнэхээр өрсөлдөгчтэй ч. Тэгэхээр сайн өрсөлдөгчд байжээ. Би тэгээд нэг зүйлд амар итгэдэг. Цаг нь болоог байхад тухайн зүйлийг хүртэх хэрэггүй. Цаг хугацааны дараа магадгүй илүү ойлгох хэмжээнд илүү мачур болоод ч юм уу тухайн зүйлийг одоо зөвхөн киночлалгүй бүх зүйлийг ингээд өөрөө ингээд хүртэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд Moonlight-ыг бол би нэлээд одоо стил сайн мачур болоогүй ч гэсэн тодорхой хэмжээнд бас хувьдаа бол тийм мачур төвшөнд хүрчээд үзэх ёстой кино гэж боддог Moonlight-ыг. Тэгээд Moonlight-ыг саяхан за нэг 6-7 сарын өмнө би бүр зорж үзээд тэгэл яг окей за нэрэл шилдэгнээс юм байна да гэсэн. Бас бууж өгөх юм. Дотроо бол яг бууж өгсөн. Үнэхээр бууж өгсөн. За үнэхээр төхөр бол шилдэгнээс юм байна тухайн жил гэдэг. Зүв. За окей тэгвэл миний жоохон бас сонирхол татж байгаа кинодоос харъя л та. За ингээд бол тэгвэл одоо бас саяхаас дуртахад бол аим шиг нэг дургу хүчсэн. Тэгтэл энэ ч бол одоо жишээ нь Get Out байна тийм No Country for Old Men. За аим шиг нэг бичсэн бас. Триллер тийм төрлийн одоо энэ хоёр жишээ нь одоо яагаад энд орсон байгаа. За Get Out бол их онцлогтой кино. Би сэтгэл судлалаар их сургуульд сурж байхдаа сэтгэл судлалын нэг хичээл үзчихсэн. Тэрэн дээр манай сэтгэл судлалын багш маань хувийн зан төлөв мөн темпераменттэй холбоотойгоор хичээл ороод дээд курс яг сэтгэл судлалын ангийн нэг залуу байдаг гэсэн. Бид хоёр ингээд нэг ширээнд хамт ингээд суудаг. Тэгээ оюутан байхдаа хальт кино яриад чи өчтөр HBO дээр Get Out гарсан тэрийг үзсэн үү гэл тэгж бид хоёр би нөгөө Get Out-ыг үзег байсан. Сайн мэдэхгүй байна гэд. Тэгээд дараа нь гэртээ очиж үзээд үнэхээр вау. Бүр үзээд яг вау болж байгаа байхгүй. Тий. Юу болоод байна гэл. Тэгэл нөгөө би нөгөө тухайдаа найруулагчийн харж судалны тэрэ бүр амар тийм харсан чаклаагүй. Шууд л үзсэн. Шууд харахгүй цацсан тий. Тэгээ үзчихэд вау. Тэгээ маргааш нөгөө залуутайгаа яриад нөгөө найзтайгаа яриад юм байна тийм байна гэсэн чинь нөхөр найруулагч нь бүр Jordan Poole-гээ боддоо гэд би бүр сонсоод вау. What the fuck. Jordan Poole найруулсан юм уу гэд бүр шоконд орж байгаа юм чам. Тэр бол үнэхээр шок. Jordan Poole ийм masterpiece бүтээлүүд хийчихэн штэ. Бүр яаж яг өөрийнхөө жанраас бол бүр 100 360 160 гэдэг шүү дээ. Шал өөр юу болоод байгаа юм бэ? Хийдэг юм нь ямар өөрийнх нь яг хийдэг юмнууд нь ямар үлээ те. Тэгснээ ингээд өөрийнх нь бас найруулсан кино бас юм болчихлоо гэхээр бас. Тэгэхээр одоо үргэлжлүүлэл бүр ингээд стрик алдахгүй кинод одоо нөгөө дараа жил гарах гэдэг хим гэдэг нэг бас ашиг нэг байгаа шүү дээ. Америк хөл бөмбөгчийн амьдралын талаар өгүүлсэн. Тэрний трейлер бас type sheet хэлээ шүү дээ. Тэр ялч бас тийм өөрийгөө эвдсэн байна та тийм нөхөр.
No Country for Old Men-ийн хувьд бол миний амьдрал нэг тийм new experience байсан. Гол дүрийн гай штэ. За өрнөл рүүгээ орлоо. За нөхрийг барьж авах юм байна да. Барьж аваад ингээд ад жаргалтай төгсгөл окей ойлгочлоо гэдэг юм хүлээлтээр үзэж байгаа штэ. Тэгсэн чинь ингээл дахиад 360. Тэгээ нөгөө нэг jump scare гэж байдаг штэ. Магадгүй нэг хүн алхахт нь тэмдээс нэг айд дэвч мөвсөл юм уу тий. Нэг тийм ямар ч уянгийн алилдгүй зүгээр яг л бодд би бүр ингээл бас л вау кино ясаа ялчгаа. No Country for Old Men бол ерөнхийдөө л жоохон тийм бас шинээр одоо Get Out, La La Land энэ ч юм бол яг найруулагч нь бол яг шинэ кино уралт бол шинэ оруулж ирж байгаа. Тийм хүү төрлийн одоо бас яг кинонд бас шам таалагддаг юм шиг санагдлаа. За тий ер нь бол бас тэгж хэлж байна. Ялч яг тийм хэвийн ч юм уу одоо ингээд тавтагдаад хийдгээс илүү бас тийм өөр өнцгийг харуулсан юмнууд бас тий. Тий. Угсаа яг кино ертөнцийнхэн ч гэсэн яг тийм зүйлрүүл илүү одоо очор цаагаад байгаа болов. Тэрнийхээ ирээр зохиолн ч гэсэн adaptation ч гэсэн бүх зүйл нь бүр яг дараагийн түвшинд ороод ажиллаа тий. Яг тэгээ зарим нь яг уу. Тэгээ за чадахгүй ч гэсэн хичээж хүртлээ тэгээ бас за тэр ч яах. Хичээлт нь мэдрэгдээд байна л да. За тийм ярьсных одоо Love-ст орцгоё. Айё. Нэрээ би нэг Love-ст ч сарчаад бас их шокерсон. За юу шок вэ? Надад бол яг уу надад хамгийн шок санагдсан юм бол яг миний миний хувьас харахад бол миний яг дуртай кинонуудын нэг бол бас ялцчихв. Harry Potter байдаг. За окей. Harry Potter бол үнэхээр одоо миний яс одоо юу ч хэмтэй одоо бүр яг хүүхэд насны салшгүй нэг дурсамж уу? Ялч хүүхэд наснаас болохоор тэр үү ялч нэг тийм яг чиний хэлдэг жилд нэг үзнэ гэдэг шиг ял би бол нэрэ жилд олуулан юм. Ялж захт нь Монголд Harry Potter-ыг яг хаасаагүй спамдах юм тий. Нэг community-ийн ч их болохоор тий. Тэгээд уучлаарай Harry Potter фэнүүдээ. Potter хэдүүдээ гэдэг. Potter хэдүүд. Би бол их тийм яг уу тийм ингээл ингээрээ тэгээрээ ингээл тийм тэгж явдаг ш зүгээр яг л ингээл ганцаараа ингээл үзэл ингээд суух нь одоо амар ингээл гоё фильм өгдөг байхгүй ерөөхдөө. Тэр magical ертөнцийн нь бол ерөөхдөө амар. За чам тэгвэл яагаад энэ доор хэдэн яг уу сүулт гарсан. За Grindelwald-ыг энэ асуудлаас харсан чи. Тэгээ сүулт гарсан энэ угаасаа цувралуудыг бол яах вэ те? Окей вэж болно. Би ч хүлэн зөвшөөрч байна гэж. Тэгтлээ те 1 2 дугаар ангийг ирэхэд бол чинь 0.5 од өгсөн байна шүү дээ тий. За вэ чи юун дээр 0.5 өгч юу? Philosopher's Stone, Chamber of Secret хоёр дээр. Тийм ээ 1.5 1.5 байгаа тийм тий. 2 дугаар 2 анги дээр ирэхэд бол 1.5 биш. Яг уу 1.5 юм уу? 1.5 байна. Тийм ээ. Яг уу би өөрөө Potterhead биш ч гэсэн Harry Potter тодорхой хэмжээнд дуртай. Нэг хэсэг бас community нь Монголд нэлээд хүч авч ирсэн шүү дээ. Тэрэнд бас багсгаар хамрагддаг байсан. Тэр нөгөө Hogsmeade гэдэг групп ч юм уу тий. Тэгэхээр Harry Potter-ийн нэг ихний 3 ботыг уншиж ирлээ. Ихний 3 ботыг уншижсэн. Тэнгүүд яг кино нь болохоор мэдгүй нэг хүүхдүүдийн жүжиглэлт тийм сул байдаг болохоор юм болоо нэг л ерөөсөө нийл наалцахгүй наалтаж өгдөггүй. Ер нь бол миний баг яг анх удаа баг тэгээ Harry Potter-ыг яг үзчихэд тэгээ яг амар олон хүн л үзээгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгмэд үдцсэн мөртлөө муулаад байдаг уу? Муу үнэлгээ өгсөн гэхээр одоо анхны гэхдээ яг нөгөө аюу сонирхолтой байна л да бол. Бас ангиудаас л хамаарж байгаа л да. Жишээ нь одоо The Half-Blood Prince бол 3.5 билүү 4 үнэлгээтэй байдаг санагдчихэв. Тэр анги бол яалтчгүй л танаа л нэг тийм vibe нэг тийм гэмээр. Үнэхээр сайн бүтээл гэж боддог. За 1 2 бол ялч өнө төрний дурдсан шиг хүүхдүүдийн жүжиглэлт угаасаа ингээ хүрдэггүй болохоор тэр юм уу нэг л юусэн яах гээд байгааг нь ойлгохдохгүй. Тэгээд 3-аас бол жоохон арай. Йоо тийм 3-аас тийм Азкабанаас бол овоо чангараад эхэлж байгаа. Найруулагч нь ч гэсэн ихтэй солигдоод бас очиж байгаа шүү дээ. Окей. Тэгвэл ерөнхийдөө бол яг гол юм нь бол хүүхдийн жүжиглэлт болж өгдөг байна. Болох тал яг болж өгдөг наалдгүй л гэж наалддаг. Окей. За тэгвэл чиний хувьд одоо энэ кинонуудаас одоо аль нь сонирхолтой ярмаар байна те энэ бол
Манайхаа тий ийм шүү гэ тий. Одоо ингээ харахад Eternals 1 оноо өгсөн байгаа даа шүү дээ тий. Тийм шүү дээ. Магадгүй би апдейт оруулны бол Eternals 1 2.5 авч юм уу. Яг хоо нөхрийг угаасаа нөхрийн прожектор угаасаа Marvel анханасаа тийм дутуу хөдөлсөн юм шиг. Нөгөө магадгүй нэг за мини за series болоо зүгээр нэг 6 ангитай мини series байхад бол үзээтэй зураг гарах байсан байна. Тийм тий. Түрүүний нөгөө нэг Harry Potter дээр дурдаад байсан шиг би Marvel юм бол маш том фэн. Нөгөө ингээд идэггүй ч гэсэн энэ ч яг фэн. Яг энэ ч фэн байдаг болохоор уг нь амар хайрлж үздэг. Тэгэнгүүт Eternals хааш ханддаг. Ингээ хайцсан л байгаа юм да. Яг Eternals бол надад бол яг нэлээд таалагдсан. Гэтэ яг яагаад таалагдсан бэ гэхээр би бол яг тийм нөгөө багтаа болохоор тийм нөгөө супер хиронуудтай кинонд амар үзэх туртай дээс одоо X-Men одоо тэгээ Harry Potter тий дөрч юу гэдэг лээ. Ерхэд X-Men энэ төр бол надад амар гоё. Ягаад гэвэл амар олон төрлийн нөгөө чадвартай хүмүүсүүд ингээл нэг доор ингээл гарч ирэх юм. Хүүхэд байхад л үзэхэд бол амар тийм нэм бүрнэ. Одоо чи чадвар үзүүл. Одоо чи чадвар үзүүл гэж надад амар тэгж үздэг байсан байхгүй. Одоо дахиад нэг чадвартай хүн үзмээрээ ингээл амар тийм ер нь бол баг тийм visual effect-нд нэлээд гоё таалагддаг байсан юм шиг ба. Тухайн юм visual effect-ууд ч гэсэн бүр юу 2000 он байж ягаад тийм сайн хийгээд байгаа юм бэ? Тийм биз дээ. Одоо чи бүр юу гэдэг Transformers бол одоо бүр яагаад байгаа юм бэ? 8 онд хийсэн кино бол тэр visual effect-д бүр Майкл Бэй бол үнэхээр хийж чадсан шүү. Тэр бол одоо ч тийм хийж чаддаг нас хүмүүс нөгөө нэг Rise of the Beasts илүү. Тэр чин тэр 7-8 онтойгоо харьцуулахад хүртэл жолдаад байгаа юм чинь. Ялч бас. Яг Eternals дээр хитрхи олон дүрүүд байсан. Тухайн дүр бүрийнхаа ингээд character development-ийн ингээд орхицсан зүгээр. Дүрсийг гаргаа орхицсан. Тэгэл ярьсан. Цаашаа ингээд ялангуяа нөгөө Barry Keoghan-ий бүтээж байгаа дүрмөр нөхөр яагаад ингээд байгааг нь би ойлгохгүй байгаа байхгүй. Зүгээр л би тиймээр байна. Ерөөсөө цаад санаагаа бүрдэж тулгаж өгөөгүй ч юм уу тий. Одоо магадгүй тэр нөгөө Sprite-ийн үйлдэлээс амар утгагүй зүгээр яг уу окей. Нөхөр бол хайртай байсан юм байна. Гэтэ яагаад ингээд цаана зөвхөн хайраасаа болоод байгаа юм уу? Эсвэл тийм нөгөө нэг гадуурхаж яснаа болоод ч юм уу мэдгүй. Ерөөсөө л нэг цаад нь яг ухуулж өгөөгүй гэсэн шүү дээ. Магадгүй комик үзсэн хүмүүс бол сайн мэддэг. Хэдэн мянган жил амьдэрсэн одоо бит байгаа мөртлөө ямар ч тийм wise юм байхгүй. Тэгэл яг л миний бодож байгаа бодоод би нэг 20 хэдэн жил амьдэрсэнтэй адилхан л байгаа юм. Жон тэр талаас бол нэрээ тийм ээж магадгүй. Яг зүгээр олон супер хиронууд харах нь надад амар тийм гоё. Тэр бол кул байсан шүү. Сүүлийн тулаан гоё, кредитээр гардаг Harry Styles бас гоё. Тэгээ магадгүй нэг бол биш юм аа, нэг хоёр ч юм уу. Тийм байна. Хоёр л юм да. Би бол яг тийм юм хараад баг тийм жүжиглэлт дүр мөр өгжүүлэлт нарахгүй. Хайпраар гарч ирсэн юм шүү. Яг хүүхэд зэ гарч ирэл баярлцсан байлээ л дээ ихэд бол. Одоо хоёрын бодсон чинь. За тэгвэл чи Eternals бас нэг апдейт оруулах юм байна. Хэдэн оноо. Үеийнхтэй нийт Eternals бол 4 оноотой байдаг. Тийм үү? Амар сонсогдож шүү дээ. Би бол Eternals бол яг миний тэр ностальж. Одоо тэрнээс хойш нэлээд болон ингээл супер хиротой юм ардаа шүү дээ. Стил одоо Endgame ч надад тэгж яг мэдрэмж өгөөгүй байхгүй. Тэгмэд Eternals яг тийм миний нэг ностальжиктэй юм хүүхдтэй хат яг үздэг байсан. X-Men-ээс авдаг байсан. Тэгээ тийм филинг надад өгч чадсан болохоор надад амар зөв шокнд би шокнд л орсон. Амар би дахиад тэр мэдрэмж авч чадахгүй байх гэж бодсон чи яг тэрнээс явсан байхгүй. Endgame-с тэгвэл би магадгүй амар тийм реалистик зүйлд нөгөө rom-com гэж дурдсан чи реалистик зүйл хэлээд дуртай. Marvel-ийн бас фэн гэдгээ бол дурдсан. Түүнтэй адил Marvel-аас миний хамгийн өндөр үнэлгээтэй нь яг санахгүй байгаа ч гэсэн одоогор бол миний яг дотроо бодож байгаа Captain America, Winter Soldier юм болов. Captain America, Winter Soldier бол үнэхээр классик бүтээл байсан. Тэр бол үнэхээр бас ялчгүй юм яаж их граундтэй ээж болох байсан юм байгаа таахгүй. Тэгчнээ юм фантастик ертөнцтэй байгаа мөртлөө тий. Одоо бас нөгөө сүүлийн одоо нөгөө Thunderbolts-тай холбоотойгоор Marvel-ийн фэнүүд ер нь бол тийм хандлага руугаа ирээд байгаа шүү дээ. За ашгүй бид сансраа солтлоо шүү. Мультиверс мутантуудаас нэг жил нэг сансраас солдоод дараа жилээс буцаад сансар руугаа явах гэдэг юм л да битэд. Тийм Thunderbolts л нэрээ бас. Сүүл нөгөө Thunderbolts-ийн
саяхан гарсан трейлер нь биш. Нэг өвөл Оскарын хавцааны гарсан трейлер байсан шүү дээ. Яг A24 трейлер нь хийсэн юм шиг хүмүүс нэг яриадсан. Дуу муу ингэж явж байгаа. Тэр трейлер үнэхээр таалагдсан надад бүр. Ямар ч тийм Marvel-ийн vibe байхгүй. Ямар ч Marvel-ийн vibe байхгүй. Тэр нь ч баг зөвлөдөө бас. Окей. Санал нийлж байгаа бол тэгэл Mercer юм тал байна дөө. Incredibles 2 бол тийм Incredibles байна тий. Incredibles 1 бол надад бас яг тийм мэдрэмж өгсөн. 2 бол арайчтай л гэж бодсон. Би хоёрыг бүр кино театрт үзсэн. Би бүр үзээд юу гэж хэлэх юм мэдээгөө. Зүгээр л бидэрт л зориулаад хийчихгүй яасан бэ тий гэж. Яагаад вэ? Тухайн үеийн хүүхдэд л үзүүлэх гээд хийцэн байдаг. Зүгээр нэгээ яаж яах дуусчихтаа ингээд юм үргэлжилттэй юм шиг дуусгачаа тий. Бидтийг ухаж гарч ирснээр зүгээр хоёрын зүгээр шал өөр юм хийх гээд. Бараг 10 хэдэн жил 20 жилийн дараа яаж өгч иж нэр би бол үнэхээр гутцаа. Гэтэ нөхөр бол бокс оффтоос үзээтэй байсан. Тухайд бол яаж ч үгүй сегмент нь бол бид биш байгаа даа байхгүй. Нээ тэгэл нэрэл барайл зүгээр шал өөр юм болцсон л дөө баг. Окей. За чи тэгвэл ерөнхийдөө сая бас ярьлаа шүү дээ. Яг тэг юундаа л одоо рейтинг одоо одондоо л их харамчгүй ингээд ер нь их харамч. Чи ерөнхийдөө тэгвэл яг одоо рейт ихтэй яг юуг харж одоо рейт хийдэг вэ? Ерөнхийдөө л рейт ихт одоо яаж рейт хийдэг вэ тийм? Аа. Аль болох тухайн үеийн мэдрэмжээ би дарах гэж хичээдэг. Аль болох ингээд боддоор. Одоо жишээлбэл сүүлд яг анаараа үдчихэд би бол 5 өгсөн. Тэгээ ингээд 7 хоногийн дараа бодоод рейтинг жоо буруулсан ч юм уу. Иймэрхүү тохиолдол байдаг болохоор яг тухайн мэдрэмжээ аль болох дараад аль болох боддоор илүү зохиол руу илүү реалистик байдал руу харж ирнэ л тийм дүнэлтүүдээ өгдөг. Мэдээж хэрэг босоод хүчин зүйлүүд байгаа. Хамгийн чухал магадгүй зохиол болон тухайн мэдрэмжээ дарах асуудлууд л байдаг байна. Тэр ерөнхийдөө бол нэг одоо киног ирэхэд олон талаас харахын ер нь илүү хичээдэг гэсэн юм шүү дээ. Хичээж л байна да бас тэгээд. Ерөнхийдөө бол тэгэл яг бүх талаас нь харж байгаа л за энэ бол 5 юм байна гэж яг дүн шинжилгээ хийгээ бүр ингээд бичиж байгаа яаж байгаа. Нөгөө шинжилгээний яриуд 7 хоногийн дараа гарна гэдэг шиг тэгж байгаад ерөнхийдөө бол баг оноо гэдэг юм шүү дээ. Тэгвэл ерөнхийдөө ямар шүү одоо кинонуудыг бас баг одоо оноо тэгэл яг олон талаас харж байгаа л бүгд ингэсэн за энэ муу байлаа гэдгээс нь л харж байгаа гэсэн юм шүү дээ. Окей. За чи тэгвэл ерөнхийдөө letterbox-ыг одоо хэрэгэлдэг тайпны хүмүүс ус гэж байгаа дэлэл тээ. Олон төрлөө. За чи ерөнхийдөө letterbox-ыг ер нь яах гэж ашигладаг вэ те? Яг main одоо ер нь яаж хэрэгэлдэг вэ те? Эсвэл нууц бас гоё ийм гоё юунууд ивэл өгдөлээ. Трикүүдийг бол бас хуваалцаач. Би ер нь бол letterbox-ыг ашигладаг цөөхөн хэдэн шилтгаантай. Анзаарвал миний letterbox маань pro ирэх биш болохоор тийм одоо тийм итэвхтэй хөтлөөд ч юм уу те ингээл хайп үүсгэх гээд ингээл хүмүүст харуулах гэж юм уу тэгж хөтэлдэггүй. Илүү одоо тойч үеийн цаашийн тий өөрөө залуу байж чи. Ерөнхийдөө л тий илүү одоо тийм дотны хүмүүстэй тийм түүх үлдээх гэж ч юм уу тий байдаг болохоор одоо миний нөгөө нэг нэлийн бас пянзны сонирхолтой байдаг. Одоо ингээл ингээл пянзны ивентүүд ч юм уу хүмүүстэй ч уулзахаар ингээл өмнөх ингээд түүхүүд надад амар сонирхолтой байдаг. За энийг тэндээс та тэдэн он тэгж авч яасан ийм түүхтэй гэдэг шиг. За энэ киног өстой тэгж үзчихлээ. Ийм юм болохоор би тийм оноо өгсөн гэд илүү цаашгаа тийм амттай яриа өрнүүлэх гэж ингээд өөртөө ингээд архив үүсгдэг. Ийм байдлаар л бокс хоёр нь ашиглаж хөтөлж явуулж байгаа. Тэгвэл ерөнхийдөө бараг л манай контентэнд л. Тий, яг энэ контентийг л олон жил хүлээлээ шүү. Тий бэ тий яг. Чиний яг одоо энэ урын сан одоо 700 кинонуудаас ч одсон сонирхож байгаадаас их баяртай байна тий. Үнэхээр яг хайрладаг юмнуудаа ерөнхийдөө энэ мөчийн төлөө л хадгалж шеэрлж байгаад бол үнэхээр баярлж байна. Баярлаа. За окей тэгвэл за одоо бас нэг яг юм классик одоо юу гэх юм одоо маяг контент бас яг мейн асуултуудын нэг болох. Одоо ерөнхийдөө бол одоо кино үздэг төрлийн одоо ямар тайпны кино үздэг хүн бэ? Сая letterbox ашигладаг гэсэн бол одоо чи яг ямар тайпны өөрийгөө чи одоо ямар кино
Ийм л ирэхэд бол тайпны кино үзэгчтэй ямар төрлийн кино үзэгч вэ гэж ирэхэд бол өөрөө дүгнэх вэ те. Ирэхэд бол нэг тэгж юм тийм нэт метр яваад байдаг биш. Яг л чи өөрөө хувьдаа бодоод за би ирэхэд бол ийм л одоо кино үздэг хүн юм байна. Ийм тайпных юм байна гэдэг. Тэрийг одоо бид шийдлэл хуваалцаж ирнэ юу гэж бодож байна. За би илүү тийм original screenplay тал руугаа кино үзэх дуртай. Яг л тийм бодит. Яг л тийм бодит. Ерөөсөө яг хав супер баатартай кино дуртай гэж хэлсэн ч гэсэн тэр бол яг миний л яг дотор л амар дуртай. Яг ингээл суугаал зориулал кино үзэгвэл яг л тийм original screenplay-тэй илүү тийм бодит, илүү тийм хөнгөн зохиолтой ч юм уу тий. Мэдээж жижиг сажиг плот твистүүд байгаа ч гэсэн илүү тийм энгийн зохиолтой юмнуудад л илүү дуртай. Тэрийг шимтэж үздэг, тэр маань намайг бодолд оруулдаг ч юм уу тий. Би одоо тэр хүний хонд байсан бол ямар шийдвэр гаргах байсан болоо ч юм уу тий. Илүү тийм драм, ромком тал руугаа тийм хүү кинон үздэг. Тэгээс нөгөө хин нэгэн ирээд дэлхийг эзлэх гэдэг байвал come on. Төслийн би мэдээд байгаа байхгүй. Би мэдээд байгаа байхгүй. Эсвэл одоо тийм юм бол хэзэж болохгүй шүү дээ. Тийм. За чиний амьдрал ч юм одоо миний амьдрал хэзэж болохгүй байхгүй. Яг тийм болсон ч би бол хамгийн сайдын дөрөөд аль дээр өгчих дөрөв. Нэг ингэхэд л зүгээр алаа болно эцтэй. Тэмүүт илүү бас юу тал руу гал юм байна. Тэр ихэд бол өөрт бэж болох одоо өөрт нь нэг хамгийн ойр мэдрэгдэх төрлийн кинонуудыг ихэд үздэг гэж ихэд бол тий, ер нь бол тэгж хийж болно. Өөрийгөө ч гэсэн бол нэлээ яг л тэгж л болж байна. За тэгвэл одоо кинонд ихэд бол үнэхээр бас гүн дурлсан хүн биш үү дээ. За бас дурлах гал явж гин да. Үнэхээр одоо үнэхээр нандин зүйлч юм шүү дээ. Тэмүүт яг энэ мэдрэмжийг хизэнээс эхэлсэн бэ? Юунаас болж эхэлсэн бэ те? Яагаад яг энэ ямар хэцүү асуу. Яагаад энэ одоо яагаад чи энэ сууж байна те гэж. Яагаад чи энэ 700 кино глэдж бокс дээр. За би яагаад 700 кино үзчих. Анхнаасаа ярил л да. Яг эхний яг зэг чинь хаана яг тэр нэг зэгнээс л эхэлсэн байх шүү дээ. Кино гэж юм байдаг юм байна гэж би хизээ мэдрөө. Тэгвэл хамгийн түрүүнд The Great Gatsby л орж ирж байна. За Great Gatsby би анх киног нь үзээгүй зөв дууг сонсдог байсан. Lana Del Rey Young and Beautiful гэдэг классик юу дуу байгаад байна шүү дээ тий. 10-аад оны бас хучсан дуу байгаад байна шүү. Нэлийн сонсдог байж байгаад тэгээд санамсаргүй тохиолдлоор ийм тохойч нэг ийм зөвөр CD байдаг гэсэн шүү дээ. Кино хуулцсан. Team CD манай ах надаа ах үзэж байгаа заслан дээр үдээсэн ч илүү. Тэгээд би нэг тэр кино үзчихсэн. Тэр Great Gatsby үзээд тэгэл бүр хүшээ. Яг л ойлгож эхэлж байгаа юм чи. Gatsby ч уусаа амар олон плот текстүүдтэй тий. Тэгээ нөгөө түрүүний хэлж байгаа шиг яг нэг сайхан үргэлжсэн урт зохиол агаад байдсан шүү дээ. Энгийн. Тэгэл яг тэрийг үзээл тэр Gatsby дээр болж байгаа үдшилэг ч юм уу цаагуур нь явж байгаа дуу зураг авалт жүжиглэлт custom design тий. Ялангуяа Toby Maguire-ийн тийм voice over тий. Тийм, Toby-ийн voice over ямар чимэгтэй орж яваа. Кафт тээвэр. Тэгэхдээ хэдэн настай байсан бэ? Хэдэн настай орсон гэсэн үг. За яаж байгаарай. Би 7 дугаар анги байсан санагдчихэв. 7 дугаар ангид байхдаа үзчихсэн. Тэгэл тэрнээс хойш ингээл гээл бүглөө онгоогоо. Тийм, шууд л ингээд чих нэг дээл нүд нэг чам ч. За окей, ер нь бол асууруулах хэрэгтэй байна цаашдаа гэл. Тэгээс энэ хүмүүсийн ярьдаг шиг одоо юу гэдэг багтаа байсан Toby Maguire-ийн Spider-Man ч юм уу те. Эсвэл одоо Dark Knight ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол яг байгаа. Тэр бол угаасаа хүн болгонд л угаасаа үздэг. Тэр чинь яг хүн болгоны үзэх ёстой canon event байгаа байхгүй яг миний хувьд таашаалаа байна. Great Gatsby лээс. Яг үнэхээр л бүх зүйлийг нээсэн кино маань. Гэтэ тийм ч рейтингтэй биш байдаг баха. Гэтэ ерөнхийдөө бол яг нөгөө за яг 7 хотоос яг мэдэрч гисэн мэн те. Гоё филингийг авч гисэн. Тэмүүл бас яг нэг тийм бас team phase байдаг шүү дээ. Ингээл судлаал ингээл найруулагч байгаа судлаал яг жинхэнэ гэдэг юм донтдог тийм үе бас хийжсэн бай тээ. Ковидор
Гэхдээ ковид орчин бид кино л үзлээ шүү дээ. Нэг тал нь кино үзэл, тал нь тоглоом тоглолтоо дээр. Тал нь PUBG үзэл, тал нь нөгөөрөнд кино үзэл. Ковид одоо тэгж л өнгөрөх шүү дээ. Luke TV гэх юм. Одоо Intel би яг хувь дотроо тий баялж авдаг. Яг тэгвэл Luke TV-гээр ковидын үеэр Star Wars-ыг өнгөө гаргаж илүү. Өнгөө болох. Star Wars, Fast and Furious өөр юу ч хэлээ сурлууд ингээ өнгөө болгоцсон. Тухайд би кино үздэг ч гэсэн бүр тэгж яг шимтэж үздэг байгаагүй. Тухайд би Star Wars-ыг бүгдийг үзэл. Тэгэл тэр цагаас ч бүр ингээл нэлийн тийм Жорж Лукас ч юм уу эсвэл жүжигчдийн ч юм уу те ер нь бол тухайн индастриг нэлийн бас судалж эхлээд кинон дуртай болоод араас нь шууд гот явж мавал тэгэл нэлийн л тухайн үеэс л ер нь бол яг ковид үеийг л дуртажээ. Тэндээс л бүр яг ингээл тийм Star Wars болон Game of Thrones хоёр бол надад бол үнэхээр хүчтэй очирсан. Nice. Хүмүүст ингээд анхны юм амар тийм дурсамж үлдээлтгээгээ те магадгүй одоо sci-fi шилдэг кино нэрлэвэл би тухайн үед үзчихсэн мэдрэмжээрээ Star Wars-ыг л нэрлэнэ. Одоо Star Wars-ийн фэн яг сүүлийн 3 анги тий. Угаасаа тэгэл одоо хийгдэж байгаа юм ремейкийн хүмүүс бол угаасаа жоохон хэцүү л байна шүү дээ. Хингүүл яа ремейк хийгээд идэм болоо. Come on. Нэг Star Wars яг чамд аль нь нэг гоё ингэ гоё санагддаг. За энэ дээр бөөн хэрүүл алдаг. Одоо би энийг хэлсэн чи бөөн хэрүүл алах байх. Надад 1 2 3 дугаарыг илүү таалагддаг. Sorry. Надад 1 2 3 дугаарыг илүү таалагддаг. 1 2 3 дээр нь одоо яг 2000 он номныхоо яг тий. Яг номныхоо 1 2 дугаар гэсэн үг шүү дээ. Яг дээр үед хийгдсэн л биш. Дээр үед хийсэн 70 оных нь биш. Яг 1 2 3 дугаар ингэ. Одоо Natalie Portman тоглосон. Тий. Samuel Jackson тий. Тийм тий. За тэгвэл энтэй холбогдуулаад тийм unpopular opinion ч юм уу тий одоо тийм за бас нэг хэрүүл үсгэх юм дээ. Гоё хэрүүлийн алим байна уу тий. Гоё тийм үзэж чинь гоё юм шүү дээ. Хүмүүсүүдээ нэг тийм unpopular opinion чинь аюу сонирхолтой байдаг шүү дээ. За яалчгүй байгаа. За бас хэрүүл алах гол юм л да. Бонжохоо бол тийм сайн хариулагч биш баха. Гэддэг нэг unpopular opinion байгаад байна. Окей. За тэгвэл яг Parasite үл ямар байсан бэ? Гоё байгаагүй. Яг уу таалагдсан. Гэтэ солонгосчууд угаасаа л тийм сайн кино хийдэг хүмүүс ч гэдэг. Зүгээр л яг тухайд Бонжохоод гэрэн байсан уу гэ байсан. Хийсэн. Зүгээр ерөөсөө тэр асуудал. Тэгэхээс нэг Parasite үзчихэл хүү хаа өстой нэрэ гэж мэгэл. Тухайн жил ягаад Parasite Oscar авсан юм? Хүмүүс кино хийгээг байхгүй. Parasite тухайн үед бол ялч шилдэг байсан. Гэхдээ одоо ингэ харахад бол магадгүй байдаг л нэг солонгос чиглэл кино. Яг тэгэхээр чиний хувьд л хинэхэд Бонжохоо бол магадгүй яг тийм нэгддэг. Таарцсан, игцэн таарцсан юм уу? Ямар гоё юу? Яг игцэн таарцсан. Parasite бол яг л игцэн таарцсан. Яг Memories of Murder сайн бодолд оруулдаг. Окей. Гэтэл тэр чинь солонгос дугаасаа тий солонгос кинонд л нэг дээрээс нь тиймэрхүү үйл явдал солонгос дугаасаа бишгүүл бид ч нэг солонгос соёлт ямар ойр өдөө үлээ бишгүүл тохиолддог зүйл юм шиг л санагдаад байдаг шүү дээ. Модер ч гэсэн Snowpiercer ч гэсэн сүүлд Mickey 17 гарлаа. Тэр ихэд л тэгэл бүгд яг солонгосын үг яг бүхэл найруулагч юмнууд нь сайн аа. Тийм цаадлах ч үзэлтэй нөхдүүд ээ. Тий ингээд зөвхөн бонкчих уу ингээд л гэсэн санаа биш тэр бол. Бонжохоо баг зэрэг аваад сайн шүү л гэсэн юм биш тий. Окей, тийм шүү манайхаа. Гэсэн утгаар хэлж байгаа шүү. Түүнээс шишэлээ. Тийм утгаараа хэлээгүй шүү. Тийм Бонжохоо муу бол гээгүй солонгосчууд ч угаасаа тийм шүү дээ. Зүгээр л хэдүүлээ Бонжохоо л мэдээ дэлхийд дахин тийшээ анхаарад байна ч юм уу. Korean Wave урсгал гэдэг чинь яг тэгж амар ороод ирлээ шүү дээ. 15 оноос хойш дэлхийд даяар ингээл хувцж мочаал. Тэгээ бүгд Аз кинороо мөнгө өгөөл Аз хүмүүсийг нэг хэсэг 12 оноос хойш нөгөө хүмүүс дандаа кинондоо нөгөө сайтаараа авчуулаад тийм хар арстан тоглолдог байсан гэдэг шиг. Одоо ер нь бол кино болгонд нэг Аз хүн байгаад байна гэж анзаардаг байгаа шүү дээ. Одоолоод байна тийм. Яг л тэрний яг ихнийх нь л тест драйвуудных нь нэг нь амжилттай болцсон. Окей. Сонирхолтой.
ийм би гэж угаас айгуу сонирхолтой байдаг шүү дээ. Уучлаарай гэж үгээд. Бүгдээрээ л нэг зүгээр харж явах, нэг өөр өнцөг гаргаж өгч байгаа. Тэ. Тэгэхээр ерөнхийдөө бол бас солонгос найруулагчдыг бас сайн судалж үзээрэй манайхаа тэ. Гэхдээ бонжихоо дэжгүй шүү. Дэжгүй. Гэтэ яг та нарыг тийм тэгж байгаа шиг бишчөө гэж үү те. За окей. За тэгвэл Letterboxd-ийн бас дараагийн гоё юу гэдэг те нэм section байдаг. За тэр нь болохоор watch list. Би бол үнэхээр watch list бол үнэхээр дуртай. Юу вэ? Надад бол watch list байдаг юм байна те. Байхгүй. Миний watch list screenshot байдаг утсан дээр. Тэгэхээр ихэд яг ингээл ийшээ ороод ингэж тийм сүртэй бол дараад байдаггүй. Яг л тойд TikTok-аас ч юм уу энд тийм листээс харж байна. Хүмүүсийн Letterboxd-ийн дөрөв нэрсэн TikTok-од яваад байдаг шүү дээ. Тэрнийг скриншот хийж аваад утсан дээрээ л хандгалаа гэж дээ. Тэгээл ийшээ ороод. Тэгээс миний watch list бол одоор бол 2 кино байгаа тийм бай тээ. Байх шүү дээ. Би бол яг Letterboxd-ыг бол watch list-ийн л ирэхэд бол баг ашиглах гэж ерөнхийдөө л watch list-ийн л ерөнхийдөө л ашигладаг. Тийм үү. Скриншот хийлтэй. Гэхдээ скриншот бол чинь өөр бас зурнуудтай байл да. Би бас өөр юм ажлын юм өөр гэр бүлийн зураг мөрөг болоо явчихна. Яг watch list бол яг л тийм гоё тийм шүүгээ нэгээл. За та юу үзмээр байгаа лээ гэдэг шиг тиймэрхүү санагдах. Окей, тэгвэл чиний скриншотуудаас хараад чи watch list-д байгаа хамгийн одоо яг хүлээж байгаа хамгийн бүр ингээд тогтолж хүлээж байгаа тийм киноудаас чинь ярил. Сонирхолтой. За миний скриншотод юу байна гэвэл за скриншотуудаас 78 оны Randall найруулагчийн Grease байна. Вау. Джон Траволтагийн тоглосон. Траволта маань. За юунаас харж ахын тоглосон кино. Musical шүү. Нөгөө нэг Summer Loving да шигтэй гэдэг яг л тийм бас тэр адилхан шотуудтайгаар байгаад байдаг тэр мөн үү тий. Нэг high school-ийн хоёр хосын нэг зуны хайрын тухай өгүүлсэн юм шиг байна лээ. Энийг үзэх гээд трейлер юмнаас харахад ба. Тий, энийг үзэх гээд хадгалсан байгаа. Тохиол нэг соно. Би урд аяллаар явж байхдаа нөгөө хоббитой холбогдуулаад нэг пенсны дэлгүүр орсон юм. Тэгсэн чинь мань Travolta cover дээр нь пэйж идэв. Тэгээ энийг хараад ингэсэн чи ийм кино үйд юм байна гэд би өөрөө нэг musical тэмхүү кинодад дуртай болохоор тийм. дээрээс нь хуучны юм классик хийдүүдэд дуртай болохоор энийг юу н үзье да гэд. Тэгээ яг нэг тийм нэг TikTok хүний мэдээлэл аваад байгаа гэдэг нь үнэн ч юм шиг. Яг оройн TikTok ухсан чинь яг энэний дуулж байгаа нөгөө бичлэгүүд нь гарч манай дууных нь хэсгүүд нь явж байгаа. Тэр нь бол Grease-ийг үзье гэж 5-6 сарын өмнөөс бодож байгаа. Яг стил яг зөв зохиол нь бас яг таарахгүй л байгаа юм л да. Яг киног бол ер нь бол нөгөө түрний Moonlight-тай холбогдуулж хэлсэн шиг зөв үедээ л яг үзэх хэрэгтэй. Тэгээс за энэ киног би одоо үзэндээ гэж суугаад хайртай ингээд тавьчаал. Ердөө бас амар юм гарсан да. Яг л чиний type нэл. Яг л миний type нэл та. Нэг хоёр дурлна, сална, бүжиг дуутай, гоё дуутай. Тэр ерөөдөл чи тэр яг пенц нэг дуунаас нь болоод ерөөдөө л яг сонгосон гэсэн үг. Тийм, дуунаас нь болоод сонгосон байгаа. Тэгээд түрүүний watch list-н дээр байгаа нэг кинон бас нэг киног нь онцлол. Тэр нөгөө 6 дугаар купе гээд. Энэ киног юм шиг байна тий. Европ. Энэ киног Финланд найруулагч гэж сонссон байна. Нилийн сүүлд би watch list-н дээр хийсэн л дээ. Хин багаас нөгөө сүүлд нөгөө хийдлээд байгаа анароо дээр тоглосон нөгөө хадам нээж нь. Байгаа. Ерөнхий зохиол нь бол энэ маань гэр бүлээсээ салаад тэгээд буцаж Москва руу 6 дугаар купен дотор явж байхдаа ингээд туулж өнгөрсөн амьдрал нь бас нөгөө Финландаас Москва руу ч аваад цаг галт тэргээр зарцуулагддаг юм шиг байлаа л да. Тэрнтэйгээ холбогдуулаад энэ л урт үргэлжилсэн л бас зохиолтой. Тийм, яг л нөгөө миний хүсэж байдаг үргэлжилсэн байдаг л original screenplay. Тэгээ энийг бас хадгалсан байгаа даа. Энийг аль үзэж дуусгая даа гэл. Бас л яг зөв цагтаа л нэг эмо орой л үзэндээ. Тийм тий. Нэг тийм бороо орж орсон. Тийм. Бороог л хүлээж банчтай цаа урдаа тавьсан. Амралтын өдөр л үзэндээ. Nice. Тэгээ 700 кинонуудаас зөв яг тийм hidden gem тий. Та яг энэ бол яг би ингээд та нар үзэстэй. Тийм. Гэхдээ бас нэг нуудаг тий хамгаалдаг. Нуудаг юм бол хэлэхгүй шүү дээ. За яг уу яг тийм нуудгуудаас за яг энийг аваалаа гэсэн тийм юм байна уу.
Яг тийм те их олон хүн бас нэг үзэж байгаагүй те юм уу ч юм. Үзэж байгаагүй ч юм уу те. Тийм хүү кино байна уу те бас сонирхолтой бид. За, тим кино гэвэл санал болгооч те бид яг нэг хаяада нэг ямар ч тийм бүр нэг юм кино үзсээр бүр ингээд зодуулаад нэг л байдаг л кинонд үзээд яатсан байдаг. Тэмүүт одоо гоё шууд ингээд жоохон ингээд тийм толгой эргүүлмээр одоо жоохон өөр юм харуулахаар ч юм уу тий. Яг тийм нуудаг хідээч хүмүүст шеэрлэх боломжтой кино гэвэл Road Home-ыг нэрлэж болж байна. 1999 оны Жан Имо баха найруулагч тийм. Жан Имо найруулагчийн гол дүрт нь Жанзи тоглодог. Жанзи хүүхэд байх үедээ Жанзи одоо хэдэн настай байсан юм те 16 17 16 17 таа байсан үеийнх нь кино юм болов. Яг хүмүүс нэлээд үтсэн байж магадгүй бах. Багад бас үндэсний телевизээр гардаг байсан санагдаж шүү. Тийм зургатаа гарч ирсэн. Тэг нэг тийм харсан дүрс байгаад байгаа зү тэ. Яг хүүхэд байхад л үзэхэд бол өдөртэй санагдахаар. Би Road Home-ыг сэргээгээд нэг 2 жилийн өмнө үзчихлээ. Яг нөгөө нэг илүү тийм хятад калчер руу уусч явах та. Жамон найруулагч Road Home-ыг үзчихсэн. Энэ бол үнэхээр хөөрхөн кино. Бүр яг л нэг хосоороо ч юм уу эсвэл ганцаараа ч юм уу. Ерөөсөө тийм хальт үзэх кино бол биш. Яг зарим өөр жанрын кино үздэг хүмүүст уйдгартай бол санагдчих магадгүй. Яг л нөгөө миний дөрөвний хэлээд байгаа original screenplay нэг урсгалаараа явдаг. Гэтэ тийм дуустдаг драма. Тэгээ нэг тухайн бүрийн сценүүд нь маш хөөрхөн. Яг нөгөө миний нөгөө өөрийн манд философитой амар уйлддаг. Яг тийм төрлийн кино байдаг аахгүй юу. Яг миний нөгөө амьдралдаа хэрэгжүүлэн амьдралдаа ингээд хэрэгжүүлэх юмсан гэж хүсдэг тэр философиг маань Жанзи энэ кинон дээр хэрэгжүүлээ явааддаг аахгүй юу. Яг тэрнтэй холбогдуулж бол нэлийн дуртай тэр болгоныг хүмүүст хэлээд байдаггүй. Ягаад гэвэл хүмүүс чинь бас нэг хятад кино тэр дундаа дээр үеийн хятад кинонд дуртай хүн бол их олон бол байхгүй болов гэж бодож байна. Тэг ерөнхийдөө бол бас жоохон тэр нөгөө хостойгоо бас нэг үзэх юм болтохгүй үедээ бас үзүүл сонирхолтой л санагдлаа тийм тун сонирхолтой кино. Ерөнхийдөө бол Жанзи нэг тийм хөдөөгийн тосгонд амьдардаг охин эмээтэйгээ гэр бүлээрээ ингээм амьдардаг. Тэгээд одоо ингээд хайрлаж дурлалаад байгаа тэр залуу нь манайхаар одоо нөгөө шинэ өсгийн багш гэдэг шиг хотод ингээд сургууль төгсчөөд ирээд тухайн ингээд суурьнд нь хичээл заагаад тэгээд энэ хоёр маань ингээд хоорондоо учир ургуулаа явж байгаа тийм кино. Тэгээд нөгөө мэдээч хэрэг драма өгсөн залуу нь явна нөхөр хүлээн ковер дээр нь харсан ч гэсэн Жанзи бас ас их хөвцсөн тэл харцсан тий хүлээлттэй л байгаа таа. Тэгээд нөгөө нэг социализмыг сурталсан зүйл бол биш. Гэхдээ тухайн үе одоо ингээд социалист era надад бүр амар таалагдаад байгаа байхгүй тий. Соёл тийм хятад калчер ч гэсэн амар гоё. Яг ингээд зөөр нэг тийм үзэхэд л гоё тий. Гоё. Хүн болгон яг ингээд өөр өөрт жоохон аяг тавандаа идэх хэвээр тий. Аяг нь хагарсан бол шинэ аяг авахгүй. Жанзи одоо ингээд хайр тацлуудад бараг нөгөө аягыг дахиж ингээд шаац ингээд нэмхэлж мэмхлээл скотчтод бүр үнэхээр хайр хүрмээр кино байна. Окей, nice. Ер нь бол заавал үзэх ёстой кино тэнийг. Окей. Тэгвэл тэгээд хостойгоо ч юм уу юм орж байгаа үед ганцаараа юм орж байгаад үзүүлж бас hits different л дээ. Тэгэхээр энийг зөвлөж байна. 99 оны The Road Home. Чи энэ киногт анх яагаад үзье гэж утсан бэ те? Анх би нөгөө Жанзи жүжигчд дуртай. Тэрнтэйг холбогдуулаад нөхрийн кинонуудыг ингээ эхнээс нь үзэж хагаад тэгээ энэ постыг харсан чинь нэг л тийм сэтгэл дотн постэр. Хаана хизээ харсаа санахгүй заяа. Багт л нэг зургатаар харсан постэр байгаа байхгүй. Тэгэл хүшин чинь юу вэ гээл. Тэгэл энэ киног тавиад үзсэн чинь. Яг л нөгөө дурсамжлээсэн кино мөн лээ. Яг нэг хүн нэг хүснээ аваад нэг тайтгард нь штэ тийм. Яг л тийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Яг нэг тийм олон жил хайсан юм олцсон. Тэгэхээр энэ эсэм байж штэ. Яг л нэг тийм тайвширлыг мэдэрч байгаа байхгүй. Тэгвэл яг л жигнэс яг л хідэн жим байна тийм. Тэгэхээр за би нэг юм хідэн жим Road Home-ыг бүгдээ
үзээд комент бичээрэй. Сэтгэлээ комент уулзаарай. хийрээ. Та хэд маань хизээ нэгэнтэд үзэж байсан. Гэтэ бүгд мартсан байгаа. Одоо сэргээх цаг чинь болсон. Сэргээх цаг болсон. Гоё ийм харилт. Ерхэд л яг чиний бол тайпыг бол би бол бас хувьдаа ингээд одоо ингээд дүгнээд харахад бол тий яг тийм тэгвч хинт амар тийм одоо Романс өсдөг. романс хүсдэг гэх юм уу амьдралын яг тийм юм гоё юм чамин юмнуудыг амар мэдрэх тус. Чамын юмнуудыг маш энгийнээр мэдрэх тус. Тий ингээд үнэхээр яг тийм амьдралыг тийм ингээд мэдрэхийг хүсдэг тиймэрхүү тайпны бас үзэгч юм байна гэж бас би бол хальт. Үнэн баха. Ер нь л тий. Яг ингээл тийм зүр жижигхэн юмнуудыг амар гоё. Хөөкөө. За эмож угаасаа тэрэн дээрээ сайн. Яалтчгүй сайн хариулагч. За окей. За ер нь letterbox чинь бол тултлан сайхан л ухлаа. Миний дүгнэлт бол одоо ийм байна. Ингээл хүн байна. Сайхан байна. Яг тийм яг жигхэн амар тийм мэдрэмж айгүй өндөртэй юм байна. Айгүй өндөр мэдрэмжтэй хүн байна гэж. За яах вэ те? Гэт дүгнэлээ те амар тийм үнэхээр тийм нэг үгээ айгүй олон хэлчихдэг. Тийм нарийн мэдрэмжийг бол үнэхээр сайн мэдэрч чаддаг хүн байна л гэж ирэхэд бол бас бодлоо. За одоо ингээд контентийнхаа 2 дугаар хэсэг болох одоо оролцогчдоосоо би квиз авдаг. Яа. За. Тэгээ ирэхэд бол айгүй сонирхолтой. Гэтэ шагналгүй. Зүгээр чиний шагнал нь өөрөө энэ нэвтрүүлэг. тий, респект. Ихтэй хариулж чадахгүй бол респект авахгүй. Яамна дарамттай секшн тий, айгүй дарамттай байлээ. Айгүй фан байх гэж одоо өмнөх нэвтрүүлэлт өмнөх дугаартаа оруулсан чи айгүй тийм дарамттай гарах шиг байсан байна. Уурлаа ах юм биш. Нэмага айгүй хэцүү байдалтай болсон байлээ. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо респект одоо постэр мэддэг хэрэгтэй гэсэн үг. тий. Яа. Ер нь л тий. Би ерөнхийдөө чиний юунуудыг харж агаад letterbox-ыг чинь харж агаад ерөнхийдөө саяхан сүүлд үзсэн болон рейт хийсэн, лайктарсан кинодос чинь харж агаад миний листэнд байгаа юмнууд гэсэн үг юм уу тий. Чиний ерөнхийдөө листэнд орсон. Тэггүүлч бас өөр баха. Хүү юм чин санах байлгүй дээ. За тэгээ харжлаа. Харжлаа. Окей. За тэгээд Guess Movie by Poster зэ. За би ихлээр 3 зураг бэлтгэсэн байгаа. За. Тэр нь болохоор ингээд нэг постерыг ерөнхийд бол олон жижиг хэсгүүд ингээд харуулсан. Эхлээд хэцүүгээс амархан руу явж байгаа шүү зэ. Хэцүү нь одоо бүр жижиг гэсэн үг юм биш тий. Энийг хараад тааж ивэл таахгүй бол 2 дахь зураг нь, таахгүй бол 3 дахь нь баг бүтнээрээ шахах гэсэн үг. Тийм баг л тийм. 3 дахь нь бол айгүй ойлгомжтой болсон. За тэгвэл 3 за тэгвэл таахал юм байна да гэдэг чи. За эхний киноныхаа постерыг яа ба том ярьсан. Та харцгаая. За эхний киноны эхний зургийг харцгаая. За би билээ. За болооч тий. Come on. Эхнийх бол үнэхээр хэцүү. Чи энийг таад чадах юм бол үнэхээр биш тий. Энэ бол ихгүй энэ юу Шанчигийн Тэнгэрийн юм уу? Их тийм үтсэн. Шанчич тэр дотор байгаа л. За Шанчи биш юм тий. Саяхан жи үтсэн киноноос ч л авсан биш. Recently ийм цэнхэр юм хаана байгаа тий. За би нэмэг ойлгож байна. Юу болоод байна? За level 2 руу орлох уу? За тэгээ. За ерөөхдөө би хоёр дахь нь жоохон бас хэцүү үгээр ячиж энийхийг бол. Одоо бодох нэ юм. Come on, Interstellar биш тий. Let's go. Ямар юу орж байна те? Эхнийхийг таа бол бас эвгүй бас. Ер нь л эхнийхийг таавал үнэхээр респект юм байна. Респект ч үнэ. Би бол үнэхээр тэгж бэлдсэн. За респект авцгаа. Эхний зураг бол үнэхээр хэцүү байгаа шүү зэ. Хоёр дахьс бол гоё болчихсон. Хоёр дахьс ер нь бол нэг тодроод байна шүү. Гайгүй өст тий. Ойлгомжтой. Гурав дахь бол ер нь бол нэлээд ойлгомжтой бол авчиж. Эхнийх бол үнэхээр эвгүй байна. Тийм. Эхнийх бол үнэхээр хэцүү байгаа шүү зэ. За хоёр дахь кино. За. Have to lose a guy in 10 days. Нүгэ. What? Үгүй ч юу? Чин план дийл гэж штэ. За би ойр ямар үс биш ч юм л бас тийм
Энэ бол өвс байна. Тэнгэрийн босоод саний одоо тэнгэр шиг л харагдчих шүү дээ. Эсвэл өвсний талбай ч юм уу те. Юу гэж. За нэг шар өстэй л хүн байна. За тийм ээ. Тэгээ саяхан чиний үзсэн бас кинонууд тийм нэг шүү. За ямар муу байна ч одоо. За level 2 руу орох уу? За level 2 руу. За энэ дээр бас респект авч чадахгүй нэ. Чадсангүй. За энэ бол аягүй амархан баха. Oh wait. Энэ аягүй амархан баха. Энэ анимашн ч юм уу баг тийм. Пичакт байгаа тийм тий. Хүүш. Юу гэж болох вэ? That's нэг юм жигэн зураг биш юм шиг байна. Эний сарахт. Зурцсан ч юм уу. Зурцсан зураг. За энэ хинт өгöd шүү дээ тий. Бас байж магадгүй. Эсвэл төөрөгдүүлсэн ч магадгүй. Fall Guy юу? Үгүй ээ. Налайгу. Oh my god, арайч тий. Бараг бүтэн хүний царай бүтэн шахуу гараад ах чинь таач чадахгүй. Энэ бараг эндээс хараад хинбэ гэдэг нь бол бараг харагдахаар байна да тий. Энэ бол саяхан бас гоё алсан кино да. Саяхан алсан. Энэ саяхан нээлттэйсэн кино. За энэ бол үнэхээр дарамт байна. Ялангуяа саяны өгнөд бол үнэхээр дарамт байна. Recently энэ удаа санахгүй нэг үнэхээр аимшиг. Саяны хот энэ бол яг жинхэнэ юу шүү, хинт шүү тий. Саяхан нээлттэйгээд аюу од болсон тий. Тэгэхээр гоё кино болсон. За, бууж өгье дөө. За, гуравтгаар. За, гуравтгаар. 3 гэж 3 таг голод арай гэдэг. За. Йоо, Challengers гэдэг нь. Зэндээ энэ дэр нэр ийм хөс. За, сая яг өснөө дээд хэсэг нэсэн тий. Энэ хэсгээс. Юу юм байна? Дараа нь энэ хэсгээс гэсэн. Come on. Энэ минийг оруулчихвал бас бүр төгөлөлтгөлээсэн. Зэндээ ялсан шүү. Тэр цаанаа үзэгчтэйг оруулсан бол тэгсэн бол бас юу болоод байгаа юм бэ? Шар үсдэгснэ юу үзэгчтэй. За, эхнийхээ 2 дахь таалаа, сүүлийнхээ 3 дахь дээрээ таалаа. За, одоогоор бол таач чадахгүй юм бол алга. За. Гэж л одоо сэтгэлээс иргэе да. За, сүүлийнх хэлэхдээ чамд жоох амархан байж магадгүй. Одоо сүүлийнх үү те? Одоо сүүлийнх шүү зэ. Сүүлийнх хэлэхдээ би жоох амархан юм сонсож байна. Бити. Ярсны дараа бодоход бол жоох амархан юм шиг байна. За, харцгаа. Эхнийхээс одоо эндээс респект авцгаая. Oh my god, респект өгөлт байна уу? Аагүй мэн. Би дахиад нэг кино юм шүү. 5 кино бэлдсэн мэн. No Country for Old Men. Oh my god. Тэгэлгүүл яах вэ? Тэгэлгүүл яах вэ? No Country. Ямар таач ба. Ямар зүгээр нэг мананг хараад яг тийм vibe өнгөнийх нь палетын хараал гараа ярьчлаа тийм. Яг л нэг энэ л угаасаа ийм өнгөтэй байгаа гэсэн шиг. Энэ хэсгээс нь байв уу те сая бараг. За би бүр өөртөө ч маш респект тавлаа үе. Ийм юм ээ. За хангалттай. Одоо таахгүйсэн ч яах вэ? За сүүлийнх бол ихтэй бас амархан юм тийм үү. За харцгаая. За харч л бай. Moonlight. Үнэхээр ийм л байлаа шүү дээ. 2 респект. 2 респект шүү. Яа яг би яг тийм нэвтрүүлгийн high score. За тэглээ. Яасан бэ онохоо. Бүх киногоо ардаа алга тайсан айд гэсэн. Бүх киногоо таагаа дээрээс нь 2 респект авлаа. Бас гайхалтай байлаа. Үнэхээр үзсэн киногоо бол маш сайн судалж мэддэг л юм байна тий. За. Сонирхолтой л байлаа. Яг ингээд жижиг хэсгээр бас эвгүй юм байна. Ялангуяа тэ саяны Challengers бол бас диплома юм шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Зэндээ байсан ч ахш. Окей. За ингээд манай нэвтрүүлэг маань өндөрлөө. Төгсөж байна. За чамд бас зочиндоо эцсийн үгээ өгөөд үлдээ их шээ. Эцсийн өгөө. За ингээд сонирхолтой байлаа. Юун түрүүнд яг одоо киноны талаар юм дэлгэрэнгүй илүү ингэж ухаж. За ялангуяа ингэ камерын өмнө бол ярилцчихсангүй. Тэгэхээр ер нь л энэ төвчрүүлэг бол надад бол их сонирхолтой. Бид хоёрын яриа ч гэсэн үзэгчдэд одоо миний rom-com яриа үзэгчдэд бас сонирхолтой байсан бахаа гэж найдаж байна. Нарийн мэдрэмж гэдэг байна шүү дээ. Нарийн мэдрэмж гэдэг байгаа шүү дээ. Айгуу тийм торгон мэдрэмж гэдэг. Тийм нарийн биш торгон мэдрэмж. Энэ маань айгуу торгон мэдрэмжтэй залуу биш өгтөө. Вэлэрэ нэг чигээр. Доор IT тэгш.
За тэгээд намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Цаашдын нэвтрүүлэгч гэсэн илүү сонирхолтой, илүү хөгжөөнтэй, илүү мэдвэштэй зүйлүүдээр дүүрэн байх болтгоо гэдэг хундганы үгээ өргөж байна. Зээц масмаа урилга хүлээж авч ирсэн бас баярлалаа. Үнэхээр урын сан өндөртэй зочин байж чадлаа. 2 респект шүү. 2 респектас авч чадлаа энэ ч одоо тий. Үнэхээр гоё байлаа. Сонирхолтой кинонуудыг бас сонирхолтой өнцөг, сонирхолтой кинонуудыг бас бидэрт бас үллээ. За тэгээ бүгдээрээ Бэнийхаа Letterboxd-ыг дагаарай. Доор description хэсэгт оруулчих. Тэгж байна. За тэгээд энэхүү дугаарыг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк, share, subscribe хийх мартваа. Тэг бүгдээрээ бас өөрсдийнхөө дуртай кинонуудыг комментоор өөрсдийнхөө Letterboxd-ыг шеэрлээрээ коммент хэсэгт бас дараагийн дугаарт бас таач орж болно. Тэ та бүхний бас Letterboxd-ыг хуцгаая. За тэгээд ингээд энэхүү дугаар өндөрлөө. Баярлалаа. Бэнэ дээ. За баярлалаа. За Бүгдэнд баярлалаа.